жил бүр автомашингүй өдрийг 9-р сарын 22-нд зохион байгуулдаг боломжтой. Энэхүү өдрийг анх 1970-ад оны үед газрын төсвийн хямралын үед анх тэмдэглэж байсан. Цаашлаад 1995 онд Европод автомашингүй хотод амьдарцгаая төслийн хүрээнд тэмдэглэж, энэ сүүлдээ Европын орноор өөр бусад улс орнуудаар өргөн дэлгэр тэмдэглэх болсон билээ. Төв замаар хүүхдүүдтэйгээ алхах гоё байдаг шүү дээ. Чөлөөтэй энэ тэндээс машин ирээд дайрчихвыг сайдсгүй. Тэгээд дураараа тэгээд дугуйг унаад дугуйтай хүмүүсээс явдаг тийм. Тэгээд чөлөөтэй ингээд автомашинаар их гоё байдаг. Ер нь бол нэг 4-5 зохиолч ер нь гимгүү байх гэж боддог шүү дээ. Машинаас нэг айдсан сүүлийн үед нөгөө хүүхдүүдэд машин дээрээс осол их гарч байгаа одоо холбоотойгоор бас нэг айдсгүй нэг өдрүүд гэсэн үг шүү дээ тийм. Машинаас айх айдсгүй тийм өдрүүд бас олон байвал зүгээр байдаг. Осломхон дэлхийн нийтийн хэмжээнд өөрчлөлт нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 5 сая гаруй хүн амнасаа алдаж байна. Үүний дотроос зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая хүн амнасаа алдаж 50 сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахгүй болвол 2020 он гэхэд ялангуяа автомашины дох хурцтай өсөж байгаа улс орнуудад ослын гэмтлийн түвшин аюултай хэмжээнд хүрнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Тэгвэл 3 сая хүн амтай манай Монгол улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар буюу 2017 онд зам тээврийн ослын улмаас 17602 хүн гэмтэж бэртэн 542 хүн нас барсан байна. Энэ нь нийт ослын гэмтлийн шалтгаанд өвчлөл, нас баралтын 2 дугаар шалтгаан болж байгаа юм байна. Дэлхийн автомашингүй өдөр болох 9-р сарын 22-нд автомашинаас татгалзаж ундаг дугуй алхалтыг дэмжих гэсэн уриатаагаар тэмдэглэх гэж байна. Энэхүү өдрийн гол зорилго ач холбогдол нь нэг ч хэсэг өдөр бид нар эрүүл агаараар амьсгаж, автомашины тоог бууруулж, нийтийн тээврээр үйлчлүүлж, автомашинаа дугуйгаар солиж, эрүүл идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл мэндэд анхаарахыг уриалдаг өдөр билээ. Иймээс иргэдээ, нийслэлчүүдээ та бүхэн автомашингүй өдөрт 9 сарын 22-нд оролцохдоо хайртай гэр бүлийнхэнтэйгээ дотны хүмүүстэйгээ хамт олноороо энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байна. Та өөрийнхөө төлөө 3 өдрийг автомашинаа унсан бол бусдын төлөө ч гэсэн 3 өдрийг та нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байна.